байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За намайг Мөнх Заяа гэдэг. Би шинэхэн YouTube суугаар нисэн байгаа. За би энэхүү суугаараа дамжуулаад хөдөөгийн амар амгалан байдал, нүүдэлчдийн соёл, мөн хөдөөгийн өдөр тутмын амьдралын талаар бичлэг хийх болно. Тэгээд та бүхэн маань сувгтаа сайн нэгдээд subscribe дараад өгөөрэй. За өнөөдөр манайхан өхрөө тарих ажилтай байгаа. Хэд хоног шуураад бүр нэлээд л хүүтэн байлаа. Одоо харин гайгүй болж байна. Хашааны цаасыг маань бүр ураа хэцүү. Сэний шуурганаар. За би тэгэд нөхрөө тарихаас өмнө нэг сайхан хоол идэж аваад тэгээ гарсан. За ер нь бол өхөр тарих ажил бол маш их хүчтэй л байж эрэгтэй хүмүүс л ер нь хийх ажилдаа. Яг л эр өхөр одоо барьж тарина. Эр хурц гэлтгүй одоо ер нь л бол бод мал ер нь биш та хүчтэй шүү дээ. За энэ өхрийг зогорсон чи хөөмөлчөр гар байна уугүй юу гэж хэлээд бид нар бахын нээлтээд. Энэ нэг одоо нуруунд дээр нь түрхээд байгаа юм юу гэх юм бол энэ нэг ажилсан хар маслахгүй юу? Одоо ингээд нэг өнөөдрийн хувьд өхрөө бол нэлээд тариад тэгээд хэрвээ одоо байгаа юм хүрэхгүй бол яг хуу дахиж өхөр тарих шаардлага гарах юм байна. Тэгээд өнөөдөр тарьсан өхрүүдээ дараа тарихад тарих болоход нэг тариа хийцэн гэдгийг тэмдэглэж ер нь бол тавьж байгаа гэсэн үг шүү. Одоо энэ хар маслал бол ерөөдөө тийм учиртай. За би ингээ өхөр тарьж байгаа бичлэг оруулж байгаа шүү дээ. Тэгтээ ерөнхийдөө нөгөө би эхлэл хэсгээ хийгээгүй. Өхрөө хашаалж байгаа үедээ нэр би бичлэг хийж эхлэж байгаа шүү дээ гэж санаад ерөнхийдөө нэг богинохон бичлэг хийж авсан байгаа. Тэгээд өхөр тарихын давуу талыг би хэлж өгье юу. Яагаад гэвэл өөрөө мэд хэмжээл хэлээд өгье. Энэ бол ерөнхийдөө дахлаажуулалт гэсэн үг. Хаврын дахлаажуулалт явуулчих гэсэн үг л дээ. Тэгээ одоо ерөнхийдөө ингээд хүнд цаасын салхи шуурах те ингээд энэ хүүтнийг даваад одоо ч маш их ядарсан байгаа мал ерөнхийдөө бол өхөрч гэлтгүү. Тэгээд одоо дөнгөж 3 сар гарч ийна гэдэг чинь ахаа цаана бас 2 сар дор хаяж байгаа. Одоо зунтаа залгаж үүснээ одоо золох гээд. Тэгээд тэр хүртэлх хугацаанд одоо дахлааж бол сайн байхгүй бол одоо их өхрүүд бол утахгүй тоглох төгссөн байгаа. Хийлэн томорцсон байгаа тий. Ийм учраас ерөнхийдөө ингээд дахлааж бол хийж байгаа юм шүү. Тэгээд одоо ингээд ерөнхийдөө нэг тарчих юм бол нийсэтэй гайгүй. Тийм ер нь бол гайгүй онд орчноо л гэсэн үг. Тий. Тэгээд төгсгөлийн бас хийхээ мартцсан байна. Уучлаарай. Тэгээд илүү туршлах чаахаа. За манай тэжээврүүд энд байна. Тэжээвэр гэдэг нь одоо бэлчээрт явж байгаад одоо ядраад муудсан ер нь малыг хилдэг байгаа. Тэгээд энд бас тоглоод байгаа жижиг нэг хаврын зуны хинц тоглоод бас ингээд ер нь бол үлжингөө тижигнэ. Хон юмаа бол бас жижиг хинц хурга шиг байвал тижээн. Бэлчээрээс тийг оцрох юм бол бас нэмж авдаг байгаа тэжээвэрт. Тэгэл ер нь бол тижэл өвгөн ус өвгөн тэгээд өвсөнд мэдээж тавьж өгдөг байгаа. Ерөнхийдөө бол стресс гэдэг нь бол аюу багассан. Тэгээд би ч одоо баг төртлөө хотод ингээд ажиллаа хийгээл декрет автлаа байсан. Тэгээд тэр хотонд бол амар их стресс ядардаг юм хэлээд байгаа. Тэрэл ерөнхийдөө аюу гайг болцсон шүү дээ. Тэр нь бол гоё шүү дээ хөдөө. Сайхан шүү хөдөө авч байгаарэ хүнсээ. За тэгээд
нэг өдрийн хүүр тарж байгаа бичлэгээ та бүхэн маань үтсэн байхаа. Ерөнхийдөө бол өдөр болгон нэгэн хэвэн бас байдаггүй. Зарим өдрүүд бол том ажилтай байна, янз бүр байдаг. Ялангуяа одоо хавар болж байгаа учраас маш олон ажил ерөнхийдөө бол эхэлж байна. Тэгээд мал төлөх, ямаа самнах тий маш олон ажил нэмэгддэг. Тэгээд хөдөөгийн амьдрал бол маш гоё сонирхолтой, тайван амгалан, ер нь бол их гоё шүү. Хамгийн үнэтэй гэдэг юм болгоно энд үнэгүй байдаг. Тий сайхан агаар байна, эрүүл хоол хүнс мах байна, сүв байна тий. Тэгэл сайхан уул байна, мод байна. Ийм гоё агаартай, ийм сайхан байгальтай, ийм гоё цэлмэг тэнгэрийг хараасан гэдэг бол үнэхээр их том аз хувь гэж би боддог. Тэгээд ийм малчин хүний хүүхдэл төрсөнд бол би үнэхээр бахархдаг. Тэгээд ерөнхийдөө бол хүн бол угаасаа байгальтайгаа ойр байж ч хүний стресс гэдэг зүйл бол тайлагддаг гэж би боддог байхгүй юу. Тийм тэгээд одоо хүүхдээ харангаа би ч ингээд декрет авсан гэртээ ирсэн байгаа хөдөө. Тэгээд энэ хугацаанд би бас ийм гоё боломжтой байгаа дээрээ бас бичлэг хийх хэрэгтэй юм байна. Ийм гоё байгаа дээрээ бас бичлэг хийж батсан. Тэгээс өвлөөс хойш ер нь бичлэг хийж бодох аюу төлөвлөгөө байсан ч гэсэндээ бас цаг хугацаанд болохгүй яваад илаа. Тэгээ ер нь цаашдаа бол ер нь олон бичлэг хийх бодол байна. Надад тийм янз янзын олон санаа байна. Тэгээд та бүхэн маань бичлэгээ сайн үзээрэй, лайк, шеэр сайн хийгээд өгөөрэй. Тэгээд бас найзуудаа одоо бас бусад хүмүүсийг ч гэсэн бас миний сувагт subscribe дараад өгөөрэй гэж уриалаад өгвөл би маш их баярлалаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа түр баяртай. Баярлаа. За. Наа. Ээжигээ сансан муу юу лээ? Ээжигээ сансан муу минь охин? Ой яши. Охины тоохгүй нээж н. Тэ мемэг өгөх юм уу? Наа. Тэ мемэг өгье гэж аяа. Мемэг өгье.